За болгон тоёгийн хэрэг гэх нэг юм хэрэгтэй болчихлоо. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн ийм зүйлс төр хүмүүс анхаарлаа хандуулж ах шиг байна. Зарим талаасаа бол энэ одоо өгөнд нь орохгүй байгаа санал зурсан улс төрчдийг барьж авч за тэгээд улсын их хурлын гишүүнээс нь болиулдаг санал зурж байгаа улсуудад ингэж гэсэн ийм нэг хэсэг байна. За нөгөө талаас нь бол угаасаа явуулах хэрэгтэй нөгөө нэг даргад гэдэг юм улсын их хурлын гишүүн дургу нэг юм нийгмийн юу үсчихэд шүү дээ парламентын нэр хүнд унтчихсан. Тэгэхээр тэр хэсгийг нь зүгээр ингээд харахаар парламентыг муухай ерөөсөө эднэр бүгдээрээ хэн байх нь ямар хамаатай юм бүгдээрийн одоо хариуцлага тооцох ёстой гэсэн. Тэгэхээр энэ зүйлсүүдийг бол нэг ярихтаа нэг юм хармаар байгаа. Юу болсон бэ гэдгийг ерөөсөө хүмүүс их амархан мартчихдаг юм байна. Тэгээд дээрээс нь сая нэг найз орж ирчээд энэ ер нь яг яачихсан тэр дэмжин гэснийг дэмжихгүй гэсний дэмжин гэдэг энэ ерөөсөө арт юм сайн ойлгоогүй шүү дээ. Энийг нэг сайн яриад өгөөч гэсэн. Энгийнээр тайлбарлахыг хичээе. За ерөнхий сайд Зандан шатрыг огцруулах болжээ. Огцруулах болсон чинь асуудал нь юунд байна вэ гэхээр нөгөө хоёр тал болоод талцчихсан. Тэгээд хэн нэгнийхээ дээр гарах вэ гэдгийг улс төр үзсэн шүү дээ бид нар. За байнгын хороогоор бол улсын их хурлын одоо биш ерөнхий сайдыг бол огцруулъя гэж оруулж байгаа. Тэгээд байнгын хорооноос нь болохоор огцруулахыг дэмжсэнгүй. Байнгын хорон дээр санал хураасан чинь огцруулахыг дэмжинэ гэснийг нь огцруулъя гэсэн саналыг нь дэмжихгүй гэдэг санал хураач юу ачиж байгаа. Үр дүн гарчиж байгаа. Өөрөөр хэлбэл байнгын хорооны гишүүд нь огцруулахгүй л гэсэн. За энэнийг нь авч яваад байнгын хорооны санал нь одоо огцруулна гэснийг нь одоо дэмжээгүй. Тэгэхээр улсын ерөнхий сайдыг огцруулахгүй гэдгийг одоо гэдгээр нь санал хураая гэд улсын хурлын чуулган дээр. За ингээд өгсөн чинь улсын хурлын чуулган дээр бол нөгөө эрцийн асуудал байдаг. Эрцтэй бүртгүүлчээд орж ирээгүй бол эсрэг санал өгсөн байна гэж. За ийм зохицуулт байгаа. Тэгсэн чинь одоо юугаа чуулгана хийгээд явсан чинь эрц нь бүрдэхгүй. За эрц нь бүрдэхгүй байж ахлаар нь дахиад нэмээд юугаа нөгөө хүмүүсээ бүртгэж за ингээ эрц нь хөрлөө энэ асуудлаа шийдъя гэж. Тэгэхээр нөгөө дэмжихгүй гэсэн саналыг хамгаалахын тулд одоо нийт одоо хуралд оролцсон улсуудынхаа олонхын саналыг авах шаардлагатай болно да. Тэгэхээр тэнд нэг тоо гарна. Нөгөө талаас нь хэрвээ дэмжнэ гэсэн бол бас нэг тоо гарна. Хүмүүс энэний ялгааг ерөөсөө сайн ойлгож өгөхгүй байх шиг байна. Тэгэхээр энийг нэг эвтэйхэн тайлбарлах гэж хичээе. За юу гэдгийг нэг 100 гишүүн байлаа гэж бодох 100-аар нь бодчих тийм ээ. Дэмжихгүй гэснийг нь 51 хүн одоо 51% дэмжихгүй гэх юм бол одоо явах гэдэг шүү дээ. Ерөнхий сайд нь үлдэх гээд байна гэж бод. Эсвэл 51% нь хүрэхгүй болвол одоо засгийн газар нь огцорчих гээд байгаа. 51%. За энд нэг ялгаа гаргаж байгаа нэг сайн анхаарах ёстой зүйл бол эрцэг бүртгүүлчихэд орж ирээгүй болвол тэр саналыг дэмжээгүй тооцно гэсэн ийм зарчим үйлчилж байгаа. Тэгэхээр нөгөө гишүүд нь орохгүй учраас нөгөө 51-д нь олонхороо сууж иж одоо дэмжихгүй гэдгийг хамгаалах гэдэг шүү дээ. Тэгэхээр орж ирэхгүй эрцээр нь бүртгүүлчихэд орж ирэхгүй байгаа нь автоматар эсрэг санал хураачаар нөгөө 51-д хүрэхээ болоод засгийн газар унах гад байсан байхгүй ерөнхий сайд маань. Тэгэхээр ерөнхий сайд унах гад байсан учраас энэ дээр эрх зүйн маргаан үүсэж байгаа. Анх байнгын хороонд оруулахдаа огцруулнаа гэдэг санал оруулсан юм бол тэр саналаар нь улсын их хурлын нэгдсэн чуулган дээр одоо санал хураах ёстой байсан гэж нэг маргаж. За тэгсэн чинь өмнө нь болж ирсэн президентүүдийг харахаар
нөгөө байнгын хорооны саналаа бариад байнгын хорооныхаа саналыг л байнгын хороон дээр асуудлыг шийдээд байнгын хороо нь энэ асуудлыг бид дэмжихгүй гэж үзэж байна гэдэг аль нэг хэлбэрээр нь томьёол гаргаад тэр томьёолоор нь улсын их хурлын дээр одоо чуулган дээр нь оруулдаг байсан байна. Өөрөөр хэлбэл санал хураахтаа дэмжин гэх юм уу дэмжихгүй гэх юм уу гэх мэтэр. Энэ удаад бол нөгөө 2019 он нэмэлт өөрчлөлт оруулахдаа ерөнхий сайдыг огцруулах санал орж ирсэн бол уг саналыг одоо чуулганаар ингэж явна гэсэн ийм зохицуулт орчихсон. Тэгэхээр нөгөө уг гэдэг үгнээс шалтгаалаад анх байнгын хороонд орж ирэхээс өмнө нөгөө нэг огцруулнаа гэжсэн тэр саналаар нь явах хэрэгтэй байсан штэ гэдэг маргаа үсэж байгаа байхгүй. Энэ бол эрхцэн харилцааны хувьд бол шин одоо маргаа үсэж байгаа тогтолцооны маргаан болчихж байгаа. Тэгэхээр энэ маргааныг нөгөө оригинал президент буюу шинээр тогтоож байгаа жишгийг үндсэн хуулийн цэц шийдсэн. Үндсэн хуулийн цэц. За үндсэн хуулийн цэц дээр бол одоо өмгөөлөгчтэй байсан, өмгөөлөгч гэж байсан гэдэг юм а тэрийг одоо архив. Гол анхаарах асуудал. Прокурорууд за энийг шалгаж байгаа мөрдөгч нар тагнуулын байгууллага шалгаж байгаа. За энэ асуудлыг шалгахдаа за одоо би гол юм хэлэх гэдэг шүү. Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр болвол гарсан цагаасаа яах нь үйлчилж эхэлдэг. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн цэц улсын одоо үндсэн хуулийг тайлбарлаад за эн чи ийм шүү гэдэг ингээд тогтоож өгч байгаа байхгүй өөрөөр тайлбарлал. Тэрнээс өмнөх асуудал дээр энийг томьёолыг зөв хийсэн, буруу хийсэн гэдэг за тэрийг нь зөв хийсэн, буруу хийснээс хариуцлага хүлээнэ гэдэг асуудал огт ярихдаггүй. Энийг оригинал президент гэдэг. Оригинал ориг юм гэж байдаг шүү дээ. Анхлан бий болж байгаа ингээд ийм эргэцэн харилцаа үүсэж байна гэж. Тэгэхээр энийг бас анзаарах хэрэгтэй хуулийн байгууллага. Ялангуяа тэр шалгаж байгаа мөрдөгч прокурорууд. За эрцийн асуудал бас яригддаг. Тэгэхээр эрцийн асуудал яригдахад бол юу үүснэ? Нөгөө өмнөх хоногийнхоо эрцгийг тухайн өдрөө авлаггүйгээр дахиад тэр асуудалтай орчихсон гэж маргаж байгаа. Тэгэхээр эрцийн асуудал бол юу штэ? Энэ эрүүгийн гэмт хэрэг байх ямар ч боломж байхгүй эрцийн асуудал. Энэ бол Дэлхийн нийтийн парламентын жишгийг та бүх өөрсдөө харж үзэх хэрэгтэй. Тэгэхээр хуралдаан даргалагч бол өөрөө алдаа гаргасан бол түүнийг парламент дотроо л өөрөө шийднэ. Энэ парламентын гишүүний иммунитет гэж нэг юм байна. Functional immunity буюу одоо чигүүргийн дархан ирэх гэдэг юм уу? Тэгэхээр энийг бол олон улсын парламентын байгууллагуудад олон улсад одоо энийг маш их хамгаалж явж байдаг. Өөрөөр хэлбэл тухайн парламент өөрөө гаргаж байгаа шийдвэр дээр алдаа гаргасан бол асуудлаа дотооддоо шийдэх ёстой. Тэр дундаа энэ дархан ирэх гэдэг нь улсын их хурлын гишүүнийх нь хувьд хамгаалагдсан ийм харилцаа. Ийм зүйл болох юм бол дотооддоо шийдээд асуудлуудаа шийдэх ёстой гэсэн. Дээрээс нь хариуцлага хүлээж байгаа болвол хэлсэн ярьсан үгэндээ хариуцлага хүлээж байгаа, үйлдэлтэй хариуцлага хүлээж байгаа болвол яг парламентынхаа тэр ширээний ард суугаад хүмүүсийг саналыг хураалгаад явж байгаа болвол энэ бол парламентын дотоод асуудал. Тэгэхээр энэ тохиолдолд бол ер нь нэг жишг гэдэг юм уу гадныхыг харахад одоо улсын их хурлын дэд даргаас нь огцруулаад за энэ хүн ингээ улсын их хурлын гишүүн байна гэсэн ийм л юм. За эсвэл улсын их хурлын гишүүнээс нь бүр болиулчих болно тийм үү? Цаашлаад. Харин энэ дэр эрүүгийн хэрэг үүсгдэг бол байж болшгүй зүйл байхгүй юу? Байж болшгүй зүйл. Ийм юмн дээр эрүүгийн хэрэг үүсгээд за эрүүгийн хууль дээрхийг би тайлбарлая. 19-ийн 2 дугаар зүйл гэж эрүүгийн хууль дээр байна. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэж. Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахд бэлтгэсэн таслал, зохион байгуулсан таслал, оролцсон таслал, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар ял шийдэгнэ гэж.
Энэ хүчирхийллийн аргаар гэж байна. Тэгээд дээрээс нь засгийн газрыг огцруулах, засгийн газрын эрхийг яриаггүй шүү дээ. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг чи юу юм бэ гэхээр Монгол улсын хувьд бол улсын их хурл багхгүй юу? Улсын их хурлын асуудлыг хүч хэрэглэн тэр эрх мэдлийг авах гад тийм үү? Бэлтгээд ингээд ямар юмны хүч хэрэгдэг нэг өөдсөн чиний хүүхэн гарч ирээ тэр дотор шүнжэнгөө яриад тэгээд нөгөө эрдсэн бүрдээгүй за зохион байгуулалтын хувьд ингэсэн гэсэн ийм асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй. Булган туяагийн өмгөөлөгч энийг бол ярих байлгүй. Хэн гэдэг өмгөөлөгч нь явж байгаа. За тэгээд бас нөгөө үзэж байгаа үзэгч нар энэ за бусад улсын их хурлын гишүүд энийг хараа. Олон улсын парламентын одоо холбоо гэж байдаг. Энэ олон улсын парламентын холбоонд одоо хандаа. Энэ ерөөсөй байж бошгүй зүйл байхгүй юу? Монгол улс парламентын бүгд найрамдах улс бөгөөд энэ улсын парламентыг бид хамгаалах ёстой. Иргэд минь энийг сайн ойлгоорой. Хийрхэд эднийг бүгдийг одоо шоронд хийх ёстой гэсэн тийм нэг хэрхлээсээ салаад асуудлыг зөв ойлгох хэрэгтэй. Дахин хэлж болдог гэж байгаа нэг зүйлийг ойлгуулах гэсэн зүйл. Би дахин уншиж өгье. Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахд бэлтгэсэн. Хүчирхийллийн гэдэг байгаа шүү. Тэгэхээр олон нийт бол энэ хүчирхийллийн аргаар авах гад оролцсон гэдгийг угаасаа бүгдээр харж ирсэн юм байна. Тийм ээ? Тэгэхээр нэг хүү эмэгтэй одоо гарч ирээд тэнд одоо ямар юмныхаа хүчирхийллийн аргыг хийгээд ингэж байсан бэ гэдгийг. Тэгэхээр энэ хэрэг бол хэрэг биш ээ. Та бүхэн тайван байгаад энэ бол улс төрийн нэг акц явж байна гэдгийг нэг сайн ойлгоод аваарай. За би тэр үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийн тухай за зөндөө олон юм ярьж болж байна. Тэгэхээр төрийн эрх мэдлийг одоо авж яах авахгүй байна. Цэцс бол өөрсдөө энэ төрийн эрх мэдлийг хууль бусаар авцсан юм шүү. Улсын их хурлын үндсэн хуулийн цэцс нь нөгөө нэг их суудлаараа буюу бүх гишүүд нь одоо орж сууж байгаад асуудлыг шийдсэн. Ингээ асуудлаа шийдсэн. Тэгээ тэрнийгээ бол дахиж хилцэхгүй шүү. Энэ эцсийн шийдвэр гинэ гэд оруулсан нь бол үндсэн хуулийн зөрчил мөн. Үндсэн хуулийн зөрчил мөн. Дүгнэлт гаргаа тэр дүгнэлтээ улсын их хурлд өөрөө алдаагаа засах эрхийг нь өгдөг юм аа гэд одоо энэ хүний бичсэн хууль ба шүү дээ. Энэ хүний бичсэн хууль дээр чинь тодорхой үндсэн хууль дээр чинь тодорхой байгаа. Яг энэ асуудал дээр тэр дүгнэлт гэдэг зүйлийг нь улсын их хурлаар хэлэлцүүлгүүгээр 9 хүн та нар энийг шийдэхгүй шүү гэж шийдэж байгаа нь жинкнээс эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа үндсэн хуулиар зөрчсөн үндсэн хуулийн цэц ихний шийдвэр болсон гэдгийг хэлье. За сэтгүүлчид энэ төр одоо над руу ч одоо хин ярьж байгаа. Нэлээ олон хүн ярьчлаа. Үндэсний телевизээс ярьсан. Юунаас ярьсан. Манай нэг одноо ч ямар сайтан ч гэдэг л. За ингээд нэлээ хитэн хүмүүс ингээд ярьслаа өгөөч гэж ярьсан гэдээ ойлгож байгаа. Тэгэхээр тэр хүмүүс маань миний зургийг тавьж байгаа сайтн дээрээ ч юм уу миний энэ сая ярьсан юмыг ингээд дээр ихнээс нь буулгаад ийм байр суурьтай байгаа маа. Ингээд бичээ тэр сайт пэйжүүдээрээ тавина зэ. Бид нэг юм зүгээр нэг ойлгомжтой асуудлыг нийгмийг божигнуулж маш их ингэж талцуулаад тэрнээсээ ингэж ямар ашиг хонжоо авдгийг бүү мэд. Ерөөсөө инхээ одоо болимоор байгаа байхгүй. Тэр мэддэггүй бол ирээд асууччээ. Намайг хуульч гүн бэлэг гэдэг, Болдбаатрын гүн бэлэг гэдэг. Энэ хуйлаа ингэж яаж тайлбарлах юм бэ гэж ингээл асуучлаа. Би энэ одоо нэг 10 минут 18 минут явж байна. Би нэг 10 минутанд тайлбарлчихын. Тэгэл улс даяараа ингэж бодох шаардлага байхгүй шүү дээ. Тэр хуульч нартайгаа хандаа гэж хуульч нарт ханджээ гэж бас хэлмээр байна. Мэдээж хуульч нар ажиллаж байгаа хэл та. Гэхдээ улс төр нарийн ихтэй хэдүүлээ өөр одоо ажил төрөлгүй юм шиг байна. За тавчтан дуурай. Булган туяагийн хэрэг болвол тавчлаа тийм ээ дүгний. Эрүүгийн хуулийн 19-2-1 заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар гэдэг дээр авах гэдэгтээ ерөөс хамаагүй цэг тавья. Бүгдээрээ цэг тавь. Энэ ямар нэгэн хүчирхийлэл байхгүй. Тэм учраас энэ сэдвээр ярьж байгаа сэтгүүлч нар за хуулийн байгууллагынхан бүгдээрээ
Энийг ойлгоод асуудлыг сонжруулж нийгмийг одоо давалгаалж асуудал болохгүй байгаасай гэж хүсэж байна.